хоёр нүдээр хараад л идэг байхгүй юу ээжээ. Хүүхдэд маань аа хүрэх үед нэг л өдөр алга болчихдаг байхгүй юу? Ямар ч нотлогоо байхгүй ээжээ. Ядаж мэддгийг амьд байгааг хармаар байгаа байхгүй юу ээжээ. Амьд өгснээ мэдхгүй. Хормор. Би нэг төрүүлж чадахгүй ээжээ. Та хоёр харсаар л байна уу? Чирээ. Чи яаж хавь? Наад нүүр царай чинь яасан? Би дахиад л жирэмсэн болж байгаа ч. Юу? Ашигт. За. Одоо л би явдаг цаг шүү дээ. Ариуна. Хөөс шинэ цаг. Шүлгээд өгдөг. Үгүй. Би дахиад 3 дахь хүүхдээ нэг хүрэгтэн алга болгож энэ хавцад чадахгүй. Би энэ хүүхдийг авахаар Хөөж. Тийм ээ штэ. Энэ хүүхдийг төрөөлчих юм болов штэ. Нэг үтгийх л 18 нас хүртэл би өөрийнхөө гараас салгахгүй, бүр биеэсээ ч холдуулахгүй. Би чамд амьд яваанасанда энэ хүүхдийг алдахгүй гэж Ариуна. Би чамд амлая. Бид хоёрд ямар гэж гараад гүрцээ. Юуных нь хараал байх вэ? Би энэ хүүхдийг авах байна. Хөөш Ариуна, нэг юм арга. Энэ бөөдөр очиод арга зарсан хийлгээд мэдв. Яадгүй чи. Аймаа чи. Одоо цагаатдаг цагууш. Чи хаашаа мэж? Хайж. Дахиад л би та хоёрын өлөн нүдийг чаргаач энэ хүүхдийг гаргахгүй. Мусай алуурчт. Мухар хулгайчт. Мухар нэл хүүхдийн ангуучт. Харж гинөө. Яг одоо би энэ хараа яг ингэж арга зарсан хийлээ. Яг одоо би нэр Ариуна. Нас 30. Нөхөрч мэдж байгаа үстэй. Мэдж байгаа. Мөнгө авчирсан уу? Авчирсан. Ариуна. Чи хаана байгаа бэ? Эмнэлэгт хүүхдээ авах гэж. Үгүй юу гэж байгаа юм бэ? Ариуна бичгээтэй. Арслан. Би чамаас гоё. Намайг зүгээр л орхиж. Өөр хүнтэй ч гэсэн суу. Хүүхдтэй ч гэсэн болцоо. Би чамаас гойж байна. Ариуна. Би шийдсэн. Ариуна. Би чамд үнэн хэлье. Тийм ээ. Тий. Манай хоёр хүүхд амьд. Тийм ээ. Амьд штэ. Чи тэнэг юм уу? Эсвэл албаар ингэж байгаа юм уу? Харин чи тэнэг юм уу? Намайг баанд, шамтхан баанд, орой болгон дуулаад энэ амьдч байгаа байж. Энэ унж байгаа машиныг авсан гэж бодож байна уу? Тэгээд юу гэсэн үг юм бодох чи? Чи хүн шиг сайхан амьдрах юмсан гэж чихний сонгож орой болгон өгөлдөг байсан мэт чи. Чи сая юу гэсэн бэ? Миний хүүхдүүд амьд байгаа мó? Арслан! Хилээч чи! Ирүүл саруул баян цатгалан айлд өргүүлж гисэн
хүүхдээ зарж усан юм. Та бүхэнд мэдээд дуулгая. Улаанбаатар хотын Төвийн дүүргийн дугаар хорооны иргэн Ариуна нөхрийгөө шүүхэд өгчээ. Түүний нөхөр хүрэл сүхийн Арслан гэгч нь төрсөн хүүхдүүдээ хөрөнгө чинээдээ айлд нууцаар өргүүлдэг байжээ. Оронд нь тэрээр нэг хүүхдээс тус бүр 50-аас 100 мянган ам доллар авч байсан нь нотлогдлоо. Хүүхдүүд одоо эрүүл сарвал өсөн боожж байгаа юм байна.